Сайн уу манайхан Кармаба унан подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээ бүгдээрээ хэрэгтэй орцгоё. За 2019 оны 1-р сарын 9 за Техас мууж Сан Антиано хот сая долларын үнэтэй харшуудаас бүрдсэн өдөр шөнөгүй харуул хамгаалалттай тансаг зэрэглэлийн Анаква Спрингс за хотхон хаашаал харна бол хяналтын камерууд ирээлжлэн бол харагддаг. Хүмүүс энд амьдрахын тулд бол асар их мөнгө төлдөг бөгөөд энэ газрыг хамгийн аюулгүй 50 орчим гэж хүмүүр итгэдэг байсан. Өглөөний 9 цагийн дөнгөж өнгөрч байхад бол яаралтай тасламжийн утсанд нэгэн дуудлага ирдэг бөгөөд тухайн аюулгүй гих хотгоны нэгэн харшийн эзэн сандарч тэмцэн хоолоогоор эхнэр нь 2 охиноо буудаж хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг хорлцохлоо хэмээх аимшигтай мэдээг мэдээлдэг. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газарт яаран ирэхэд харшийн эзэн гадаах зассан зүлгэн дээрээ сандарсан нааш цааш гүйсэн гараараа нүрээ тагилсан шокийн байдалтай бол тэднийг харангуйтаа өөдөөс нь тусаж аван хэргийн газарт авчирсан. Холоос харахад л жигтэйхэн уйлаад нүур амаа таглаад наасааш гүгэд байгааг харахад үнэхээр л аимшигтай дүр зурагтай нүур толсон эргэж цагдаагийн ажилчдад бол харагдсан боловч ойртон ирээд яг ярих үед тухайн залуугийн нүүрэн дээр бол ганц ч тусал нулимс байгаагүй, нүдэн бүр ямар ч тийм цочордсон уйлсан шинжгүй байсан нь олон жилийн туршлагатай цагдаагийн офицеруудын хувьд бол с ิจ гтэй санагдсан. Ингээд ажилчид цааш явж байшингийн дотор талд ороход 2 давхрын өрөөний хажууд 37 настай Никол Олсен за цаахан талд нь бол 16 настай охин Алекса за мөн 10 настай охин Лондон нарын цогцоос дараалан аль хэдийн нас барсан байдалтай олдсон ба ээж Николийн хажууд хэрэг ашиглагдсан байж болох гар буу хэвтжсэн. Цагдаагийн аж офицерууд за байдлыг ажиглан хэргийн газрыг шинжлэх тусам тааварлашгүй зүйлүүд бол гарч ирсээр байсан мөгөөд хамгийн сонирхолтой нь 37 настай Никол бүсгүй Карманаас утасны гэрэл анивчиж харагдах ба офицер хэргийн баримтыг айлахгүй болохгүй тул бэйлийн өмсөөд тухайн утсыг бол Карманаас нь суглан аваад харахад нэгэн зурвас байсан. За тэгээд тухайн зурвасыг бол уншихад түүний ажлын хамтрагч бололтой эмэгтэйгээс таны үйлчлүүлэгч аль хэдийн ч гэсэн хүлээж ин гэсэн бол зурвас байсан. За тэгээд үүнийг уншсан офицер хэсэг зур бодолд бол автаад гэр бүлээ устгахаар шийдсэн эмэгтэй яг тэр өглөө ажилдаа явахаар төлөвлөж үйлчлүүлэгчийнхээ цагийг баталгаажуулж суух нь хэвэн үзэгдөө энэ үнэхээр хэрэгтэн хохирогчийн амь өргөцсөн аллуу эсвэл үүний цаана өөр хэн нэгэн байх боломжтой юу гэдэг асуулт за тэнд байсан цагдаагийн ажилчид болон офицерыг бол бүгднийг нь бол төөрөгдөлд оруулсан. Тэгвэл за энэ аюулгүй гих тодтголтой за элит баячуудын амьдардаг энэ харшид за энэ хороололд яг юу болсон гэдэг үнэн рүү бүгдээрээ очицгой ингээд та нар маш сайн сонсвол энэ дээр ажиллаж байгаа бүх офицер цагдаа нар энэ хэрэг дээр маш муухай хандлага гаргасан учраас энэ хэрэг за тэгс ингэс хийгээл нь бол өнгөрсөн гэхэд болно. За охирогч Никол Олсен 1981 онд төрсэн бөгөөд ойр дотны хүмүүсээ алдахын зовлонг бол маш их амсан нэгэн байгаа. 1988 онд түүний эцэг харт амиг хэтрүүлэн хэрэгсний улмаас ол нас барсан бол удалгүй 2001 онд ээж нь зүрхний өвчнөөр мөн л нас барж исэн төгтөө амьдралын ихээр Никол бол эрт хүнтэй суугаад 15 настайтай том хүү Скайлерыг төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ аваас удаажгүй салаад дараа нь хоёрч богино хугацааны гэрэлтийг хийгээд амжсан. Эхлээд Джеймс Нобел гэх залуутай гэрэлсэн бол дараа нь Америк нэгдсэн улсын тэнгисийн явган цэргийн албаагч Карлос Монтес гэх хэртэй гэрэлсэн байдаг ч мөн л амьдралын удаан хандлага хананд байгаагүй болохоор салцгаасан бөгөөд тэд дундаасаа Алекс хэмээх нэгэн охинтой болсон. Карлосоо салсныхаа дараа хүү болон охиноо ганцаараа өсгөж гадаа гарч ир дотор орж ийм гэж монголчуудын хэлдгээр нилээдгүй хугацаанд бол маш их тийм санхүүгийн нөхцөл бололцоогүй дунд амьдарч явах хугацаанд тэр бол Гектор Бревикас хэмээх бол эрэгтэйтэй танилцаж дотносоо гэрлэлтэд батлуулгүйгээр бол нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн байдаг. Тэгээд Никол болон Гектор 2008 онд дараагийн охин Лондон үлгэд авснаар Никол нийт ингээ 3 өөр эрэгтэй хүнээс 3 өөр хүүхэдтэй ингээ болсон гэсэн үг. За Николийн бусад эрчүүдтэй үүсгэж байсан харилцаатай харьцуулахад энэ сүүлийн үсгээд байгаа Гектортой өнгөрүүлсэн амьдрал нь илүү урт удаан сайхан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал донд өрнсөн гэж бол хэлэхэд хэлсэхгүй. Гектортой хамт байсан он жилүүд бол Николийн амьдралын хамгийн тайван тогтвортой үеүүдийн нэг бөгөөд энэ хугацаанд өөр зээлээ дараах хүсчин гоо сайхны мэргэжлэр суралцаж хөл дээрээ босох зэрэг амьдралынхаа хамгийн чухал суурийг тавьж чадсан байдаг. Харамсалтай нь тэд бол 2014-2015 оны орчимд харилцаандаа цэг тавиад тустай амьдрах болсон.
Гэхдээ салсан хосуучийг бол дайсагнал цаагүй бөгөөд тэд охин Лондоныхоо төлөө байнга л холбоотой байж хин хэндээ хүндэтгэлтэй тусдын болон амьдарч исэн байна. Никол Гектороос салсныхаа дараа мөн л сэтгэл санааны болон санхүүгийн маш хүнд давааг дахин туулж эхлээд хоёр охиноо тэжээхийн тулд өсчний салаанд өдөр шөнөгүй зүтгэж хажуугаар нь өөрийн гэсэн бизнестэй болохоор найдвуудтайгаа хамтран цагны бэрээнд гаргахаар төлөвлөж исэн үе байгаа. Энэ үед бол хүн аль хэдийн нас биеинд хүрч ирсэн ажил хийгээд ээждээ тусалдаг болчихсон байсан ч гэсэн санхүүгийн асуудал нь бол нэг л тогтвортой болж чадахгүй хэвээрэл байсан. За тэгээд 2016 оны дундуур Никол Инстаграмаар дамжуулаад Техасын нөлөө бүхий саятан Чарли Виллер гэх залуутай бол танилцсан байдаг. Тэдний анхны болзоо тансаг зэрэглэлийн нэгэн ресторанд хэлсэн бөгөөд Никол тэр өдөр бол өөрийн найзтайгаа зүг очсон байдаг. Тэр цагаас хойш тэд бол татансаад Чарли Николд бол маш хурдан уусаад түүнийг болон охидын амьдралыг нь бол байн харуулж бэлгэсэлтээр болж сэтгэлийг нь татаж чадсанаар 2017 оны 4-р сард Чарли Сан Антониогийн хамгийн аюулгүй хотхон болох Анакуа Спрингс ойролцоогоор 418 метр квадрат 3-5 өрөө байртай дүүц тансаг харшийг бол худалдаж аваад Николыг 3 хүүхдийнхээ хамт ирж амьдрахыг ураад тэд нар бол гэрлэлтэд батлуулаагүй ч гэсэнтэй ингээд хамтран амьдарч эхэлсэн баа. За тэгэхээр ганц бие ээжийг бол 3 хүүхдийн хамт маш илгэмсүү ингээд хандаад өөрийнхөө тансаг харштаа залсан Чарли Виллер гэх хэрэгтэй хэн байсан бэ гэдэг талаар бол багахан ярьцгаая. За Чарли Виллер бол 1986 онд Техас мужийн Фредериксбург хотод бол нутаг орондоо нэлээд зартай маш чинээлэг гэр бүлд бол төрж өссөн. Түүний эцэг бол Техас мужид асар том ферм эзэмшдэг байсан бөгөөд Америкийн эдийн засгийн гол судас болох газрын тосны салбарын гэрээт ажлуудаас сая долларын хөрөнгө босгосон нэгэн байгаа. Үүнээс харуул Чарли багасаа л бол юугаарч тутахгүй өссөн. За Техасын чинээлэг дээд зандааныхны хүрээлэл дунд бол мөнгөөр шийдэж болохгүй асуудал гэж үгүй гэсэн хандлагаар хүмүүжигдсэн нэгэн гэхэд бол хэлцэхгүй. Коллежийнхоо 1-р курст бол байхдаа тэрээр сургуулаа орхиод Техасын залуусын нэр төрийн хэрэг болсон родео гэдэг нэг спорт байдаг юм байна л да. Морь өхөр булгуулах тонгоруулах гэдэг нэг тийм спорт байдгийг штэ номхот хотдог гэх юм уу ёо бүр үг хэлж чадгаа байчжээ. Ийм спортоор ингээ хичээллээ. За тэгээ мэрэгжлийн тамирчин болж исэн удаатай. За үүнээсээ чамгүй их шагнал мөнгө хурааж чадсан байдаг. Ганц баян эцэг гэхийнхээ мөнгөөр тижээлгэж амьдрах биш өөрийнхөө санхүүгийн эрхчлөлөг бүрдүүлж чадсан гэж хэлэхэд бол хэлцэхгүй. Рэчел олсон мөнгөө бол эргэлдүүлж газрын тос олборлдог томоохон компаниуд болон тэдний өрмийн талбайг бол хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аюулгүй байдлын хамгаалалтын компани байгуулснаар энэ бизнес нь бол маш амжилттай болоод асар их мөнгөийг олсон бөгөөд цаашлаад дөнгөж 24 наснда тэрээр уг амжилт дагуулсан компани асар өндөр үнээр бусдад худалдаалж хөрөнгөө хэд дахин даблдож триплдэж ингээд өсгсөн нь түүнийг бол ямар санхүүгийн асар том мэдлэгтэй болохыг бол илтгэж байгаа. За тэгээд Рэчлийн талаарх мэдээлэлүүд бол иймэрхүү мэдээлэл байсан. За тэгээд Никол Рэчлийн нөөж очиод бол том хүн бол аль хэдийн нас биеинд хүрч ирсэн. Том залуу болчихсон. За охин Алекс 14 настай, Лондон Бревакас нь бол 8 настай бага сургуулийн сурагч байсан. За тэгээ эхний хэдэн сар Никол болон түүний хүүхдүүдийн хувьд бол өмнө нь хизээж мэдэрч байгаагүй материаллыг хангалуун байдлаар бол дүүрэн амьдарч байсан. Чарли Никол бол маш үнэтэй брендийн хувцас, гоёл чимэглэл өгч за хувийн нисдэг тэрэгээрээ дагуулan аялуулж Америкийн хамгийн тансаг амралтын газруудаар дагуулan явдаг. Николийн охидод бол маш ээлдэг хандаад хүүдэн ч гэсэн маш ээлдэг ханддаг. Тэднийг дутагдах зүйлгүй амьдруулна гэдгээ батлахыг хичээдэг. Охидод бэлэг авч өгч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гэж хичээдэг байсан ч энэ хичээдэг байсан. Гэхдээ энэ бүх ад жаргал ердөө хэдхэн 7 хоногийн туршид л үргэлжилсэн. Чарли эхний саруудаас л Николыг хүснийхээ төвсчнийхээ ажлаа хобби төдий зүйл гэж Чарли эхний саруудаас л Николийн тэр өсчний хийдэг өсчин мэргэжлийг нь бол хобби төдий зүйл гэж үзээд бүр мөсөн ажлын архийг нь шаардаж хэлсэн. Чамд мөнгө хэрэгтэй бол би хүснээс ч өгье. Чи бусдын хүсийг засаж өөрийгөө зовоохоо болоо гэдэг байсан байна. За тэгээ энэ нь бол илдэг сонсогдож байж болно л да. Николыг сонсогдож байж болохч за Николыг бол санхүүгийн хувьд өөрөөсөө 100% хамааралтай болгох гэсэн даалд орлого байсныг бол хинч мдээгүй. Цаашлаад Чарли бол их цэвэрч бүх зүйлийг бол өөрийнх нь байрлуулснаар байх ёстой гэсэн бол өвчтөө шаардлагыг тавьдаг нэг тийм хүмүүс байдаг штеп. Тэгээ Чарли хүүхдүүдийг бол маш ихээр гадуурхдаг байсан бөгөөд хүүхдүүдийн чимээ шууган гаргах, тоглох, шалан дээр хоол унах зэрэг
ердийн үйлдэлүүдийг үзэн ядаж хэрүүл үүсгэж чанга дуугаар загнаж Николыг бол хүүхдүүдийг хүмүүжүүлж чаддгүй гэж найз нөхдийнх нь хажууд илт доромжлох нь бол илт мэдрэгдэх болж даамжирч бие махбодын хүчирхийлэл байнга шахуу үүлдэж өдөр бүр хөхөрсөн шалбарсан би хаата Никол ажил дээрээ ирэх болсон. Тэгээ Ричел бол бие махбодын хүчирхийлэл үйлдэхдээ тусламж дуудуулахын тулд бол гар утсыг нь булааж аваад биед нь халддаг. Түүгээрч зогсохгүй Чарли Николыг хүчтэй шатны уруу түлхэж унагаснаас болоод Никол нуруу нугасны маш том хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүртэл эмчлүүлж байсан удаатай юм билэ. За тэгээд Чарли ер нь маш олон тооны гар буу төрөл бүрийн хэмжээтэй бол эзэмшдэг сонирхдаг төрлийн хүн бөгөөд маргааныхаа үеэр тэдгээрийг Николд харуулад сүрдүүлдэг байсан гэх яриач мөн байд юм билээ. Чарли охтод бол энэ байшин өөрийнх нь өмч гэдгийг байнга сануулж тэднийг гэрээсээ байнга хөөж занал хийлдэг байсан. Алекса өөрийнхөө өрөөндөө дуу сонсох эсвэл найзуудтайгаа ярихад бол Чарли хаалгыг нь бол өшөглөж орж ирээд миний байшинд чимээгүй дургуйч нь хүрээдэл гудамжиндаа гарч амьдар гэж найзуудынх нь хажууд шууд хашгичж хөөж туудаг байсан. За тэгээд энэ бүх байнгын дарамтнаас болоод охтууд бол Чарли гэрт байх үед нь өрөөнөө сууж цохож чаддгүй өрөөндөө бөгөж маш том хашид амьдардаг байсан ч тав тухгүй хүний л гэрт байгаа юм шиг тийм тав тухгүй амьдардаг байсан маа. Чарли Николтой гадуур явахдаа охтыг нь хамт агуулж авахаас бол эрс татгалздаг байсан. Николыг охидгүйгээрээ зөвхөн ганцаараа өөртөө хамт аялалд явахыг шаардаж хоёулахнаа байх нөхцөлийг бүрдүүлж аялалд явдаг байсан. Чарлитай хамт байх хугацаанд бол хамгийн хэцүү байсан хүн гэх юм бол мэдээж Николийн том хүү Скайлер байсан. Тухайд Скайлер бол аль хэдийн нас биенд хүрчгсэн бие даасан залуу болсон байсан учраас өөрөөсөө 5 насаар ах Чарлиг царайчилж дээрлэхүүлж чичрүүлж амьдрах бол түүний хувьд маш том доромжлол юм шиг бол санагддаг байсан. За тэгээд Скайлер Чарлигийн зүгээс ээж болон хоёр дүүд нь гаргадаг сэтгэл зүйн дарамт хүчирхийллийг төвчж чаддгүй маргалдаж гар зөрүүлэх удаач зөндөө гарч исэн ч амьдарч байгаа байшин нь мэдээж өөрийнх нь биш Чарлигийн эзэмшлих учраас тэр болгон ээж нь үг хэлүүлдэггүй үргэлж хүүгээ хордог хүний эзэмшлийн газарт амьдарч байгаа гэдгийг байнга хэлтгэсэн болоод хизээ модгүй дэлбэрэхэд бэлэн тэр уураа дарахын тулд хүн алчихгүй тулд байнга гэр орондоо хэрүүл тэмцэл үүсгэхгүй тулд Скайлер бүрсүүлдэ тэсгээ байгаад ээж дүү хоёроо орхиод тэр гэрээс бол нүүсэн байгаа. Энэ үед Скайлер мэдээж харамсалтай нь ямар араат нь өөрийнхөө хамгийн үнцэнтэй 3 эмэгтэйгээ үлдээгээд явсан нь огт мэдээгүй бүх зүйл хэвэн бие авчих бол ядаж маргаан баг гарах байх удахгүй амьдралаа сайхан болгоод ээж дүүнэрээ авна гэсэн бодолтойгоор явсан нь бол хамгийн буруу сонголт байсан гэдгийг бол Скайлер хожим ухаарсан байна. Ингээд 2016 оны дундуур Скайлер нүгээд Сан Антони хотын нэгэн дүүрэгт бол найз охинтойгоо хамт байр түрээслэн амьдрах болж бие даан ажил хийж өөрийнхөө амьдралыг авч явж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд үргэлж ээж болон дүү нартайгаа утсаар байнга холбоотой байж яаж жоохон амьдарч байгааг нь асуудаг. Үргэлж холбоотой байдаг гэсэн. За тэгээд мэдээж гэртээсэн цорын ганц залуу эрэхтэй болох Скайлерыг явсны дараа Чарлигийн хяналт тавих дон нь улам даамжраад бурхангүй газрын бомб галзуурна гэх чинь болоод 3 эмэгтэйг ёстой л нэг дээрлэх шиг болсон. Амьдралд нь бол хүчирхийлэл улам л нэмэгдснөө гэхээс ерөөсөө дутагдаагүй. Тэгээд Николыг улам найз нөхөдтэйгээ уулзах уцаар ярихыг нь хориод хүүтэн хүртэл яриулахыг нь бол болиулж чадсан. Николийн үйлчлүүлэгчдийн хүртэл хардаж зоддог болоод түүгээрч зогсохгүй надтай хамт ингээ баян чинэлэг амьдрмаар байвал чи над 2 охиноо миний гэрээс ингээ зайлуулаа. Аавууд нь бүр мөсөн өгөө. Эсвэл чи охидтойгоо хамт миний гэрээс зайлаа гэж дарамтлагдаг болсон байгаа. Мэдээж Никол юу гэж 2 охиноо нэг ирээр солиход тийм энэ бол ээж хүний хувьд бол байж боломгүй зүйл. Амнаасаа илүү хайртай октоо хизээж орхихгүй гэдгийг хэлээд тэдний харилцаа бол эцсийн цэгтээ хүрээд маргаан энэ өдрөөс эхлээд бол өдөр бүр гарах болсон байна. Мэдээж Никол 2 охиноо бол нэг баян ирээр солихгүй учраас тэгээд Алекс болон Лондон нарыг аваад Чарлигаас бол бүр мөсөн салахаар шийдсэн байдаг. 2019 оны 1-р сарын эхээр Сан Антони хотод бол нууцаар шинэ орон сууц хайж байр түрээслэхээр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд нүүх бэлтгэлийн хүртэл нууцаар базааж эхэлсэн байна. Чарли бол түүнийг өөрөөс нь явахаар зэхэж байгааг бол аль хэдийн гадралчихсан байсан болж таардаг. Ингээд 2019 оны 1-р сарын 8-нд 11 цагийн үед Никол өвчтний салонд ажиллаж исэн бөгөөд үйлчлүүлэгч болон хамт олондоо шинэ байранд орохоор төлөвлөж байгаа. Амьдралаа шинээр эхлэх гэж байгаа. Чарлигаас салж байгаа талаараа бол маш баяр хөөртэйгээр хэлсэн мэлээ. За тэгээд ажлаа тарах үедээ 2 охиноо дагуулад Чарлигийн гэр рүү
очоод өөрөөс нь салах гэж байгаагаа хэлснээр Чарли Никол хоёрын хооронд маш том ширүүн маргаан үүссэн. Хэрэг гардаг оройг зөвхөн шинжээчдийн дүгнэлтээр ийм зүйл болсон бахаа гэж бол ингэж тайлбарладаг. Тухайн орой бол 21 цагийн орчимд бага охин Лондоны төрсэн аав Гектор Никол руу залгаад охиныхоо талаар асууж охинтойгоо уулзмаар байгаагаа маш найрсгаар яриад охинтойгоо уулзах өдрөө товлоод цаа салгааж Чарлитай хэрүүл үргэлжилж охтоо аваад гарах тэр агшинд Чарлигийн уур нь бол дээд зэгтээ хүрээд Николыг хүчээр зодож дарангуйлж Николыг болон охтыг нь шууд өөрийнхөө цуглуулгын нэг буугаар буутаж хөнөөсөн. Үүний дараа тэрээр хэргийн газрыг маш нарийн цэвэрлэж бууг Николийн хажууд тавин өөрөө хэргийн газраас явсан. Мэдээж өгсөн хүн үг хэлэхгүй учраас шинжээчдийн дүгнэлт ийм байгаач Чарлигийн мэдүүлэг эрх мэдэл нөлөө энэ хэрэг дээр бол маш том байр суурийг бол эзэлсэн байдаг. Мөрдлөгийн ажиллагаа эхлээд Чарлигаас хамгийн түрүүнд бол мэдүүлэг авсан. Чарли Виллер бол цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө хэрэгт огт хамааралгүй тухайн үед гэртээ байгаагүй гэдгээ бол батлахыг хичээж байсан. Тэрээр хэлэхдээ 2019 оны 1-р сарын 8-ны орой Никол бид хоёр маш ширүүн маргалцсан нь үнэ. Хэрүүл улам ширүүсээд Никол бүр зогсохгүй над руу дайраад байсан болохоор би бүр аргаа бараад оройн 23 цагийн орчимд гэрээсээ гарч түүнийг тайвширтал найзах руугаа явъя гэж бодоод дотны найз Род Ричсны гэрлөө бол явж тэндээ хонсон. Би шүнжин тэнд байсан. Эргэж гэрлөө очихыг хүссэн ч Никол дахиж хэрүүл үүсгэхгүй гэж төвөгшөөгөөд хоёр охиноо бодоод шууд л найзандаа хонсон гэж хэлсэн байна. Маргааш нь буюу 1-р сарын 9-ний өглөө 9 цагийн орчимд би өөрийн туслах болон найзынхаа хамтаа гэртээ эргэж ирсэн. Дээд давхууд гарахад бол Никол болон охид нь бол бүгдээрээ буудуулчихсан байсан. Би маш их цочирдоод шууд л цадын газар дуудлага өгсөн. Би эхнэрээ уурандаа ийм зүйл хийсэн эсвэл хин нэгэн миний өмч хөрөнгөнд санаарахсан. Одоо намайг байхгүйг даламдуулж хайртай гэр бүлийг минь хөнөөсөн гэж бодож гин гэж бол хичигчгүй хэлээд уйлаад хэргийг хурдан шийдэж өгөхийг бол гуйсан байгаа. Мөн хэрэгт ашигласан 9 мм-ийн гар буу миний өөрийн хууль ёсны эзэмшлийн буу мөн. Гэтэ би Николыг миний бууг аваад ийм зүйл хийн гэж огт бодохгүй байна гэж мэдүүлгэндээ хэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Чарлигийн найз Род Ричсон мэдүүлэг мөн өгсөн. За тэгээ мэдүүлэгтээ Чарлиг орой ирж хонсноо гэсэн асуултанд бол тийм ээ. Чарли манад ирсэн бид хамт байсан гэж бол баталсан байна. Харин тухайн хэргийн газрын оролцоо амьдардаг хуршууд шөнийн 1-2 цагийн орчимд Чарлигийн спорт машины хөдөлгөөр чанга асах чимээг сонссон гэж мэдүүлсэн нь энэ нь Чарлиг 23 цагт гэрээсээ явсан дахиж ирээгүй гэх бол мэдүүлгийг бол үүсгэсэн. За тэгээд цаашлаад өсчний салааны хамт олон болон үйлчлүүлэгч нар мэдүүлэг мөн өгсөн. Тэгээд хэлэхдээ бол хэрэг гардаг өдөр Никол хамт байсан хүмүүстэй маш баяртайгаар ирээдүгээ төлөвлөсөн байдалтай ярьсныг бол баталсан. Тэгээд үйлчлүүлэгч нартаа би Чарлигаас салж байгаа охидтойгоо шинэ байранд орох гэж байгаа талаараа ярьж исэн. Энэ нь бол амиа хорлох гэж байсан хүний зан аваар яавч бишээ гэж бол мэдүүлсэн байна. Тухайн хэрэг дээр ажилласан мөрдөх Шериф Хайр Саласрын удирдсан Бексер тойргийн цагдаагийн ажилчид бол хэргийн газарт ирээд ердөө 48 цагийн дотор шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслээд хэргийг амиа хорлолт буюу murder suicide гэж бол олон нийтэд зарлаад Чарли Виллерийг бол сэжигтэн биш ердөө хэргийг мэдээлсэн этгээд гэж ангилж түүнийг баримтлаагүй суллсан нь олон нийтийн дургуйслыг бол дээд зэгт нь хүргэсэн бөгөөд Николийн гэр бүл Скайлер болон охтуудын аав хэвлэл мэдээллээр ичтэй тэмцэл өрнүүлж цагдаа нарыг баяжуудад худалдагдсан гэж маш том тэмцэлд өрнүүлсний үр дүнд тухайн хэрэг дээр холбооны мөрдөгчөө буюу FBI хамтран ажиллахаар болсон. FBI-ийн Николийн гар дээр дарийн үлдэгдэл байхгүй буу солгоо гартай хүнийх биш баруун талд байсан бие дээр нь тэмцэлсэн шарх байгаагаа тогтоож хэргийг бол дахин нэгтлахыг шаардсанаар 2021 оны ихээр Шериф Хайрын удирдсан анхны мөрдлөгийн ажиллагаа дутуу зарим чулууг эргүүл үзэлгүй арвсан гэдгийг зөвшөөрөөд хэргийг одоо cold case руу шилжүүлээд шинэ мөрдөгч томилсноор хэрэг дахин шалгагдаж эхэлснээр харамсалтай нь энэхүү аимшигт хэрэг бол одоо хүртэл албан ёсоор эцэслэн шийдэгдээгүй хэн нэгэн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй хэвээрээ байгаа юм байна. Одоо Техас мужийн хууль эрх зүйн систем Чарли Виллерийн гэр бүлийн асар том нөлөө цагдаа нар хууль хүчнийхэнд үйлчилсэн гэж үздэг. Тийм ч учраас цагдаа нарыг анхны аллагын хэрэгт байсан бүх нотлох баримтуудыг устгасан гэж үзээд бүгднг нь бол аштаас нь чөлөөлсөн байдаг. За Чарли Виллер бол өнөөдрийг хүртэл аллагын хэрэгээр ямар нэгэн албан ёсны ял тулгаагүй бөгөөд тэрээр эрх чөлөөтэй амьдарсаар байгаа. За тэгээд олон нийтийн дунд бол Justice for Nicole Alexa London гэх хөтөлбөр
Одоо олон нийтийн сүлжээнд тусгай хуудасны хэргийн эргэлзээтэй баримтуудыг байнга дэлгэж хүмүүст энэ хэргийг мартагдуулахгүй байх тал дээр ажиллаж байгаа мэлээ. Николийн гэр бүл болон охидын аавд хизээж бууж өгөөгүй. Тэдний хувьд бол охид нь тэдний амьдралын хамгийн нандин зүйлс байсан учраас залуучныг ял идлэх хүртэл зогсохгүй гэдгийг одоо хүртэл бол илэрхийлсээр байгаа. Николийн том хүү Скайлер бол хэрэг гарсны дараа маш хүнд сэтгэл зүйн хямралд орсон. Тэрээр би тэр хашнаас нүгээгүй тэндээ үлдсэн бол ядаж ээж хоёр дүүгээ хамгаалж чадах байсан болов уу гэх бол маш том харуулсал сэтгэлийн ингээ өвчтөөгөр олон жилийг болол давж өнгөрүүлж байгаа гэж бол гэр бүлийнхэн нь одоо мэдээлсэн байдаг. Чарлийн хувьд бол Anneka Springs дэх тансаг зэрэглийн харшаа тэрээр бол хэргийн дараахан худалдаалаад тэндээсээ ол нүүсэн байдаг. Чарли Техас мужийн Макмалан тойрогт MC Малан County-д байрлах одоо Тилтон хот доох гэр бүлийнхээ эзэмшлийн томоохон ранчд бол буцаж очоод тэндээ өөрийн аав Порастод бол ранчийн ажилтнанд туслаад олон нийтээс нуугдаж амьдарч байгаа гэсэн мэдээлэл байлээ. За тэгээ энэ хэрэг явдлаас хойш хэдийнэ 7 жил өнгөрсөн ч одоо хүртэл товлсон шүүх хурдл байхгүй. Өнөөдрийн дугаараар бид нэр хүнд одоо нөлөө бүхий мөнгө төгрөг ямар ч зүйлийг худалдаж авч болдгийм байх гэдгийг бол маш томоор харуулсан хэрэг байлаа. Гэхдээ хэрэг мартагдах үед л залуурчин жинхнээсээ ялдаг гэдэг үг байдаг штэ. Тийм болохоор тухайн улсын иргэд одоо хүртэл Никол, Алекс, Лондон нарын төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгаа нь хэрэг хизээний өдөр заавал шийдэгдэх болно гэдэг итгэлийг бол тэр охтуудаа алдсан одоо аавуудын хувьд ээжигээ алдсан Скайлер хүүгийнх нь хувьд бол маш том итгэлийг ингээд асааж өгсөөр байгаа байх. За тэгээд өнөөдрийн дугаараар ингээ хамт байсан хэрэгээ дуустал сонссон үзэгчдээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Нилээдгүй хугацаанд бас цаг завгүй байлаа. Ингээд одоо тэгээд өргөжлүүлэн маш идэвхтэйгээр ажиллаж сувгаа өргөжүүлэн хөгжүүлэх болно гэж хэлмээр байна. Кармаба өнөн подкасттай хамт байсанд баярлалаа.